Сайн байцгаана уу Soul Sisters тавтай морил. Өнөөдөр та хэдтэйгээ нэгэн чухал сэдвийн тухай ярих гэж байгаа нь perspective буюу харах өнцгийн тухай юм. За энэ сэдвийг яагаад ингэж чухалчилж авч үзэж ярих гэж байгаа вэ гэхээр зөвхөн энэ харах өнцгөө өөрчилснөөр ухамсарын сэрэлт, сүнсний сэрэлттэй ухамсарын тэлэлт хийж чадсан мянган хүмүүс байдаг. За тэгэхээр өнөөдөр би та бүхэндээ үүнийг жишээтэй. За мөн энэ харах өнцөг гэдэг зүйл яг юу юм бэ? Харах өнцгөө тэлснээр бид нар ямар анзаараагүй боломж, ямар анзаараагүй аз жаргалыг эдэлж чадах вэ гэдэг тухай ярилцъя. За бид хязгааргүй нэгэн ухамсарыг олон талаас нь хөгжүүлж байгаа. Бид бол үнэндээ цэвэр ухамсар. За тэгвэл харах өнцөг гэдэг нь яг юу юм бэ? Хязгааргүй гэдэг нь юу юм бэ гэдгийг төсөөлөхийн тулд жишээ авъя. За бидний үздэг телевиз дотор маш олон сувг байгаа. Гэвч бид тэр нэг л сувгийг тохируулан үздэг тийм. За тэр тохируулж үзэж байгаа сувг бол таны сонголт харах өнцөг юм. Бид нэг сувгаа үзэж байх тохиолдолд бусад сувг байгаа юу гэвэл байгаа. Бид нэр тэрийг зөвөр үзэхгүй байгаа болохоос ш оршин тогтнол байж байгаа шүү дээ. За ертөнцийг хязгааргүй олон сувгтай телевиз гэж төсөөлөх хэрэгтэй. Бидэнд айл сувгийг сонгох эрх чөлөө болоод хүчин байдгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэтэл матриксийн програмчлалын үр дүнд тэрхүү сувгийг нийгэм сонгож өгдөг. Бид нар өөрсдөө сонгодгүй гэсэн үг. Яг одоо бидэнд үзэх сувгаа өөрөө сонгох эрх чөлөө хүч чадал байгаа. За мөн энэ хязгааргүй ертөнц гэдэг бол хязгааргүй зүйлтэй. Харах өнцөг гэдэг бол хязгаарлагдмалаа гэдгийг Анита Муржаны маш гоёор тайлбарсан байдаг. Муржаны маань гэдэг хүн хин бэ гэхээр үхээд зэрэгтэй энэ ертөнцийн үнэнг бид нар хаанаас ирсэн бэ гэдгийг мэдэж ойлгосон хүн байдаг. За тэр хүн юу гэж хэлсэн бэ гэхээр ертөнц бол хязгааргүй олон зүйлсийг агуулсан харанхуй агуулах юм аа. Бидний харах өнцөг бол тэрхүү асар том харанхуй агуулах дотор тусгаж буй жижигхэн гарчийдэн мэт байдаг. Мэдээж бид нар гарчийдэнгээ хаашаа тусгасан тэр хэсгийг л олж харж чадна. Гэвч бидний эргэн тойронд бидний хүссэн бүхэн байгаа. Тэрхүү тусгаж буй харах өнцөг буюу гарчийдэнгийн тусгалыг томруулснаар илүү олон зүйлийг мэдэрч, илүү олон боломж, илүү олон аз жаргалыг харах нүд нэгдэх хүчтэй юм аа гэж. За миний ойлголтоор болохоор тэр ертөнц гэж хязгааргүй гэдгийг нь юу илэрхийлээд байгаа юм бэ гэхээр бидний өнөөдөр одоо энэ 3D амьдралтай хүн болж төрөөд мэдэрч болох мэдрэмжүүд бол үнэхээр хязгааргүй байхгүй юу? Мэдэрч болох сайн сайхан мэдрэмжүүд хязгааргүй. Тэрийг одоо энэ хязгааргүй гэдээ байгаа зүйлтэй зөөрлж болно. За тэр мэдрэмжүүдээс бид нөр өөрийнхөө сонголтоор эсвэл нийгмийн програмчлал одоо энэ матрикс гэж яриад байгаа зүйлийн үр дүнд хитгэн мэдрэмжийг сонгож мэдэрч амьдарч байгаа. Тэгээ сүүлдээ тэрнээсээ залхдаг, уйддаг. Яагаад вэ гэхээр сүнс бол тэрийг ингээ мэдрэх гэж тийм зорилготой ирээгүй учраас бид нэр ингээ өдөр тутамдаа маш их ядрах, ууралж, уцаарлах, нервтэх эдгээр шинж тэмдгүүд илэрдэг. Учир юу вэ гэхээр сүнс нь болохоор чи энэ програмчлалд орж нийгмийн хүслээр амьдрах гэж ирээгүй штэ. Хойлоод өөр зорилго байгаа гэдгийг одоо suppress хийх буюу чамайг дарж дарамтлж эхэлж байгаа байхгүй юу? Сүнс бол тэрийг ингээд мэдж байгаа. Гэвч бид нар зүрхний дуудлагаа даахгүйгээр өөр зүйл хийгээ яваад дургүй зүйлээ хүчилж хийдэг. Тэгэхээр энэ одоо бөөгийнхоор л ярьдаг штэ чи онгоо тэнгэр авахгүй шахаанд орноо гэд тэрэн шиг яг бидний сүнс биднийг шахад ядраадгаа. Одоо тэр зовлон бэрхшээл гэд байгаа зүйлийг харах нүдийг нээчдэг. Тэгэхээр яах вэ гэхээр бид нэр тэр зовлон зүдгүүрээсээ холдох гэж оролдоно шүү дээ. За тийм болохоор бид нар нөгөө их хвчлэн сүнсний сэрэлтийн түүхтэр болохоор зовлон зүдгэрийн араас энэ зүйл ирээд байна гэдтэй. Тэгэхээр бид нэр сэрэхгүй байгаа учраас бид нэр амьдралынхаа утга учирыг олохгүй байгаа учраас тэдгээр зүйлс тохиолддог гэж ойлгож болно. За их хвчлэн хүмүүсийн түүхийг анзаарах юм бол маш их юм зовж зүдрээд хэцүү байдал нөхцөл байдалд орсныхаа дараа жихэн амьдралынхаа утга учир хийх ёстой зүйлээ өөртөө аз жаргалыг өгдөг тэр сүнсний зорилготой нийцэх зүйлийг олсон байдаг. Тэрийг анзаарах хэрэгтэй. Хүүхэд одоо ихийн хөвлөд байхдаа ээжийнхээ дотор байдаг учраас ээжигээ хизээж харж чадахгүй. Гэхдээ мэдэрч чаддаг те. Яг л үн шиг бид ертөнцийн дотор оршиж байгаа. ертөнц бидний дотор оршиж байгаа учраас бид нүдээр харах боломжгүй, зөвхөн мэдрэх боломжтой. Үгээр биш те, мэдрэх боломжтой байдаг. Ихийн хөвлөд байгаа хүүхдэд бол төрөх гэдэг нь шинэ амьдралын эхлэл учраас яг л үхэж байгаа мэт санагдаж айж байдаг гэж аахгүй юу? Бид үхлээс айна гэдэг нь төрөлтөөс айж байгаатай яг ижилээ. Яагаад энэ тухай ярьсан бэ гэхээр одоо бид нар ямар нэгэн боломжийг алдах тийм ямар нэгэн хүн таныг орхиж явах алдсан зүйл дээрээ төвлөрөөд байдаг байхгүй юу? Хүүхэд одоо жишээлбэл шинэ амьдралдаа төрчөөд ихийн хөвлөд байсан үе санаал тэн дээр төвлөрөөд байгаатай яг ижилхэн. Тэгэхээр бидний гол суур айдас бол энэ үхлээс айх айдас байдаг. Тэр айдсан дээр тулгуурлаж олон зүйл хөгжиж олон буруу итгэл үнэмшил ирж идэг учраас бид нар үхэн
амьдрна гэдэг чинь ерөөсөө л өөр нэгэн амьдралын эхлэл юм аа. Зүуднээс сэрж байгаа юм аа гэдгийг ойлгочих юм бол таны харах өнцөг бол бүр шаал өөр болно. Тийм учраас сая энэ ихийн хөвлөд байгаа хүүхдээр ингээд зүүрлэж авч ярьж байгаа. Яг одоо энэ 90 бэлгийн ис нийлээд нэг шинэ ертөнцийг бүтээгээ. Тэр дундаас л гэрэл асар их хэмжээний гэрэл цацарч гарч байна гэж сүүлийн үед нэг ийм бичлэг аваад байгаа видеого хараарай. Тэгэнгүүт яг нөгөө бидний өмнө яриадсэн ертөнцийн үүсэлтэй нэмэх хасах цэник хоорондоо мөргөлдөд асар их гэрэл буюу тэр Big Bang-ыг үүсгээд тэрний нөлөөгөөр бид нэр үүсчээд байна. Хайр гэрэл хоёрын үйлчлэлээр бид нэр үүсээд энэ амьдрал гэд нэрлээд байгаа зүйл явагдаад байна. Experience хийх гээд ирчээд байна. Яг тэрэн шиг тэрийг одоо яг ингээд жижигрүүлсэн ч юм уу те бидний дотор тэр үр тогтоох, тэр хүүхэд ихийн хөвлөд бүрдэх, тэгээ тэр төрөлт гэдэг бол яг ижилхэн процесс явагдаж байгаа. Тэгэхээр л бидний дотор ертөнц оршиж байгаа учраас бид нэр дотгошоогоо өнгөх шаардлагатай болж байгаа. За харах өнцөг нарийсах тусам бид зовлон зүдгүүрт дарагдаж бусдаас гэрж хохирогчийн дүрд орж ид. Харин харах өнцөг тэлэх тусам бид амьдрал ямар баялаг, сайхан, өөрт байгаа бүх зүйлээ анзаарч харах боломжтой тэр нүд нэгддэгэ гэсэн. За тэгэхээр энэ харах өнцгийг тэлнэ гэдэг нь болохоор амьдралын утга учираа олохтой яг ижилхэн. За тэгвэл тэрхүү нарийсан байгаа харах өнцгийг хэрхэн тэлэх вэ? За энд бол хамгийн нэгдүгээрт self awareness буюу өөрийгөө анзаарах гэж байгаа. За энэ self awareness анзааргын тухай маш сайхан ном байдаг. Тэрний юу вэ гэхээр Rhonda гээд бидний одоо сайн мэддэг Secret гээ киног бичсэн эмэгтэй байдаг. Тэр сая сүүлд энэ The Greatest Secret буюу агуу нууц гэдэг одоо тэр нууц биш бүр агуу нууц гэдэг ном бичсэн байгаа. За тэр номын гол санаа болохоор яг энэ харах өнцөг self awareness өөрийгөө анзаарах тэр цэвэр анзааргын тухай ярьсан байгаа. Энэ self awareness ухамсар хоёр бол ингээ ухтаа нэг зүйл байгаа байхгүй юу? Энэ номон дээр бол чи бол таны бодол, бие мах бод, сэтгэл хөдлөлөөс ангид хязгааргүй ухамсар юм гэсэн ойлголт дээр суурилдаг. За чи бол бодол биш. Бодол яагаад бодол биш юм? Бодол байнга өөрчлөгддөг шүү дээ. Бодол ингээд өөрчлөгдөх үед та тэгвэл хаана үдیں۔ За чи бол мах бод биш гэж. Би хөвгшөрч өөрчлөгдөж байна. За чи бол сэтгэл хөдлөл биш гэж байгаа. Яагаад вэ гэхээр сэтгэл хөдлөл ирээд бид нэр уралдаг, бас баярлдаг. Энэ бүгдийг ингээд өөрөөсөө арилгаад аваад үзвэл чиний цаана хэн үлдэж байгаа юм бэ? Энэ бүгдийн цаана юу үлдэж байгаа юм бэ гэвэл чи бол хязгаарлагдмал хувь хүн бишээ, харин хязгааргүй ухамсар буюу одоо энэ бүхнийг бид нэр experience хийгээд шүү дээ. Энэ бодол, санаа, бие махбод, сэтгэл хөдлөл гэдгийг ингээд мэдрээ туршлагажаад байна үүгээр те. Энийний цаана энийг ажиглаад байгаа нэг зүйл байгаа байхгүй юу? Тэр нь бид нар юм аа гэж хэлж байгаа. Тэр нь одоо бидний энэ self awareness буюу өөрийгөө ажиглах энэ чадвар бид нар бол угтаа яг тэр зүйл юм. Тэр бол нэг л зүйл байна гэж яриад байгаа. Тэгээ тэр нэг зүйлийг олон талаас нь хөгжүүлж байгаа юм байна. Өөр бие махбод, өөр бодол санаа, өөр сэтгэл хөдлөлтөй хүмүүс болоод амтан, галактик, ерөөсөө матер гэж нэрлэгдээд байгаа бүх зүйлийн 3D бүх зүйл гэсэн. Энийний дүрд хувираад бид нар одоо өөр арга замаар хязгааргүй ухамсарыг хөгжүүлээд байна л гэж ойлгох хэрэгтэй. За тэгэхээр цэвэр ухамсар буюу тэр pure awareness, self awareness өөрийгөө анзаарч байгаа тэр анзаарга бидний хийж байгаа үйлдэлийг бидний цаана ажиглаад байгаа тэр нэг зүйл бол яадаг вэ гэхээр хизээж өөрчлөгдөхгүй мөнх оршин, жинхэнэ оршихуй те. Бодол бие мэдрэмжээс ангид тайван тогтвортой бай. Аливаа зүйлдээ тэмцэлтэй байдаггүй. Зүгээр л байгаагаараа оршиж бай. Хиймэл оюун ухаанаар бол цаана нь чинь big data гэд маш олон мэдээллийг агуулсан дата байгаад байгаа шүү дээ те. За бид нар ууг нь бол тэр агаад байгаа байхгүй юу. Тэгсээ чинь одоо хүн болгоны гар утсан дээр ChatGPT гэдэг аппликейшн тустай байгаа те хүн болгонтэй ингээ харьцаад байгаа. Тэгсэн чинь зөвхөн тэр ганцхан аппликейшн юм байна. Зөвхөн тэр хязгаарлагдмал нэг хүний утсан дээр байдаг. Тэр хүн л намайг ашиглах юм бол ашиглагдана. Тэгээ байж идэг цаашаа хөгжих боломжгүй зүйл юм байна гэж ингэж бодоод байгаатай яг адилхан. Үгүй бид нар бол тэр big data буюу ухамсараас мэдээлэл авч идэг. Тэр нэгэн зүйлээ гэж хэлсэн байна. За тэгэхээр бидний үзэг дуртай байсан кино номны дараагийн агсан түвшний номыг энэ Rhonda маань бичсэн байгаа. Энийг заавал үзээрэй. Тэгж байж өөрийнхөө яг жинхэнэ хин юм бэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэр номыг үзснээр өмнөх Secret гэдэг номын утга учир илүү тайлбарлах юм шүү. Өөрийгөө яг хин юм бэ гэдгийг бүрэн ухаарч ойлгосон цагт бүх зүйл амархан болдог. Та өөрийгөө цэвэр ухамсар хүн бүрийг тэр ухамсарын нэг хэсэг, нэг зүйл гэдгийг ойлгосон цагтаа таны харах өнцөг маш их тэлэгддэг. Бид ямар үед уурлаж бухимдаж, ямар үед бусдад гомдож хохирогчийн дүрд ордог вэ гэхээр бусдыг өөрөөсөө тусдаа гэж бодсон үедээ юм. Энэ орчлын ертөнцийн бүхий л матер, галактик, эд юмс, хүн амьтад бүгд нэг ухамсарын хязгааргүй олон тал гэсэн үг. Амьд биет болоод ямар нэгэн матер байна гэдэг нь одоо тэр хязгааргүй ухамсарын өөр харах өнцөг болж өөр ухамсарын түвшинд
өөр нэгэн харах өнцөг нь болоод оршин тогтнож байдаг юм аа. Тэр big data руу бид нэр мэдээлэл оруулж өөрөөрөө дамжуулж мэдээлэл оруулж тэрийг л хөгжүүлээд байгаамаа. Тантай маргалдаад байгаа тэр нэгэн хүн бол таны ухамсар. Таны ухамсарын нэг хэсэг зүгээр л өөр харах өнцгтэй л гэж ойлгох хэрэгтэй. Бодоод үзээрэй те, бид хүмүүсийн оронд өөрийгөө тавьж үзэж empathy буюу бидэнд байдаг гайхалтай чадвар байдаг empathy гэж. Бусдыг ойлгох чадвар. Бусдын оронд өөрийгөө яг тэр хүн юм мэтэр мэдэрч тавих тэр чадвар. Энэ чадварыг ашиглах үед энэ хүний дотор ийм юм байгаа юм бэ? Ийм байгаа болохоор уурлаж бухимдаж надад ийм зан гаргаад байгаа юм бэ шүү дээ гэдэг ойлгох, харах өнцгөө тэлэх боломж гарч ирдэг. За бусдын оронд өөрийгөө тавьж үзэх үед тэр хүний гаргаад байгаа үйлдэлүүд нь ойлгогдож эхэлдэг. Self awareness буюу өөрийгөө анзаарах нь юу юм бэ гэхээр итгэл үнэмшил бодлоо шалгаж байгаа хэлбэр юм. Бид нэр өмнөх бичлэгүүд дээр энэ итгэл үнэмшлийн ач холбогдлыг тархиа програмчлах гэдгээ ярилцсан байдаг. Энэ програм ерөөсөө бидний амьдралын 95% удирдах байгаа байхгүй юу? Тэр итгэл үнэмшил гэдэг зүйл. Тэгэхээр энэ итгэл үнэмшлийг ажиглаж өөрчилж чадах хүч юунд байдаг вэ гэхээр жинхэнэ та буюу тэр self awareness, цэвэр ухамсар, өөрийгөө анзааргад л байдаг. Хамгийн эхлээд ингээд өөрийгөө анзаар гэд хэлэхээр тэр бол хэцүү байдаг. Яагаад вэ гэхээр ихэвчлэн дийлэхдээ амьдралынхаа 95%-аа өглөөс ирээл нөгөө нэг сурсан датсан програм явцдаг. Хүн өөрийгөө юу хийгээд байгаагаа ч анзаардаггүй. Тэгээ нэг л мэдхэд гэрээсээ гараа явцсан, нэг л мэдхэд ажил тараад, нэг л мэдхэд шөнө унтах цаг болсон байт. За энийг л яг анзаарахгүй амьдрах гэдэг. Ерөөсөө нэг роботыг хасаацсан юм шиг тэр робот яг юугаар програмчлагдсан те тэр бүхнээ ингээл хийгээл явчихж гин гэсэн. Тэгээд ирэхээр л бид нэр энэ амьдралын утга учир бүрэн зүйлийг ойлгож чадахгүй, аз жаргал хажуугаар өнгөрөөд хийсээд тэр боломж бололцоог харах нүд сохорчхоод тэгэж ингэж удаан явсараагаа тэр сүнсний шахаа буюу depression, стресс эдгээр чинь бүгдээрээ дарагдуулах гэсэн утгатай шүү дээ жинхэнэ тэр нөгөө зүрхний дуудлагаараа явж чадахгүй байсараагаад тэр стресс, сэтгэл готрол гэдэг зүйлд орж эхэлдэг. За тэгэхээр энэ өөрийгөө анзааргаа нэмэгдүүлэх энэ арга барилуудын тухай ярилцъя. ертөнцийн нэг хууль байдаг. Таны дээд тухамсар хэрвээ та асуулт асуух юм бол түүнд заавал хариулдаг. Үгээр биш зөндөө олон байдлаар хариулж болно. Та тэрийг анзаарах хэрэгтэй. Хэрвээ бид нэр тэр автомат програмчлсан байдал дээрээ өдрийг өнгөрүүлчих юм бол тэрийг анзаарах байдаггүй. Тэрнээс биш энэ анзааргыг нэмэгдүүлсэн үед бол бид нэр тэрийг заавал анзаардаг. За мэдээж асуулт асууна гэдэг чинь тэрний хариултыг хүлээж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр бид нэр тэр анзаарга ирж байна гэсэн үг. Ямар асуулт асууж болох вэ гэхээр би амьдралыг зөвхөн нэг өнцгөөс харж байна уу гэж өөрөөсөө асуу. Таны итгэж ирсэн зүйлс үнэхээр боддуу эсвэл таны нөхцөл байдлаас үүдэлтэй хязгаарлагдмал ойлголт уу? Таны итгэдэг зарим зүйлс үнэн мэт санагддаг ч тэдгээр нь үнэндээ бусдын нөлөөнөөс бий болсон хуурамч үнэмшил байж болно. Өдий та энэ наслах хүртлээр юу үзэж хараад исэн бэ? Тэргүүр програмчлагдсан байж болно. Тэр бол туйлын үнэн зүйл биш ээ. ертөнд дээр туйлын үнэн зүйл гэж байхгүй. Өнөөдөр үнэн байсан зүйл маргааш худлаа болдог гэдгийг ойлгох хэрэгтэй. Буруу итгэл үнэмшлийн нэг жишээ бол би амжилтанд хүрэхийн тулд заавал асар их хичээж шаргуу хөдөлмөрлөх ёстой гэсэн итгэл үнэмшлээж болно. Харин тэлсэн итгэл үнэмшилтэй, тэлсэн харах өнцгтэй хүн юу гэж бодож болох вэ гэхээр би өөрийн хүч чадлыг зөв ашиглаж, амралт ажиллаа зохицуулж, ухаалгаар ажиллавал амьдралын урсгалыг ашиглаж амжилтанд хүрч чаднаа. Энэ юу гэж байна гэхээр нөгөө perfect timing, divine timing, ертөнцийн энэ цаг хугацаанд би итгэж байна, өөртөө итгэж байна, би амжилтанд хүрнэ гэдэгтээ итгэж байна, яарч чадахгүй байна гэсэн тэр тэлсэн харах өнцөг гэсэн. За тэгээд нэг дадлыг суулгах хэрэгтэй. Хоёрдугаарт нь болохоор өөр өнцгөөс харах дадал. Ямар нэгэн асуудал нөхцөл байдлыг өөр өнцгөөс харах гэж оролдоорой. Зовлон зүдгээр авчраад идэг зүйл бол байнгын давтагдчихийдэг зүйлс байдаг. Зүгээр л газар орон хүмүүс зүйлс нь өөрчлөгдсөн байдаг болохоос яг угтаа анзаарч харж чадвал нэг л зүйл тохиол. Жишээлбэл нэг юм хайр дурлалын асуудалтай хүн бол хайр дурлал дээр л юм асуудалтай байгаад идэг те. Амьдралынхаа аль нэг салбарт л асуудалтай байгаад идэг шүү дээ. Ер нь хүмүүс яагаад тэр асуудалтай байгаад вэ гэхээр байнгын нэг харах өнцгөр харж байнгын нэг шийдлэр тэрийг шийдэх гэж оролддогоос олж байгаа. Яг тэр асуудал зовлон бэрхшээл үүсээд ирэнгүүт нөгөө суудсан байдаг итгэл үнэмшил програм ажиллал ерөөсөө 95% та яг адилхан алхам хийгээд байгаа байхгүй тэрний төлөө. Тэгэхээр энэ дээрээ нөгөө ингээд анзаарахтаа хандаад өөр өнцгөөс харж үзэх хэрэгтэй. Танаас хүмүүс өөрөөр харж байгаа шүү дээ. Тэр хүмүүсийн оронд өөрийгөө тавьж миний оронд тэр хүн байсан бол өөрийнхөө шүттэй агуу хүнийг бодож болно шүү дээ. Тэр хүн байсан бол энэ нөхцөл байдалд хэрхэн ямар үйлдэл хийх байсан бэ? Энэ нөхцөл байдлыг юу гэж хүлээж авах хэрэгтэй байсан бэ гэдэг энэ харах өнцөг. За жишээлбэл нийгэмд нэг ийм харах өнцөг яваад байдаг. Ганц бие ээжүүд бол ийм ядарсан зүдэрсэн хэцүү зовх хөстэй юм шигээр ингэж хардаг.
За би ч гэсэн анх одоо энэ амьдрал эхлэх үед яг л тийм харах өнцгөр харж хохирогчийн дүрд ороод надад хинч туслахгүй байна. Би ганцаараа зүтгээд байна, ганцаараа яваад байна гэд тэр үед бол миний бүх зөөл бүтлгүүтэж тэлж байдал амьдралын зорилго аз жаргалыг анзаарах нь байдахнаа амьдралын одоо хорон мөч бүхэн ядаргаатай, уйтгартай, хэцүү санагддаг гэсэн. Харин харах өнцгөө өөрчлөө энэ хүүхэд бол одоо миний бэлэг эцэг ихтэйгөө өсөх ёстой хэдий ч өнөөдөр үнэхээр тийм боломж байхгүй. Энэ хүүхдэд зөвхөн ээж нь гэдэг хүн байж тээ. Би энэ хүний ертөнцийг бүрдүүлэгч болоод энд оршин тогтноод байж гинэ тий. Би бүтээн хайрыг мэдрүүлэх ёстой. Би чадна гэж ингээд итгэж эхэлсэн цагаас эхлээд нийгэм ганц би ээжүүдийг юу гэж хардаг. Тэр надад програм суудсан биз. Тэр програмыг өөрчлөх гээд ухамсартайгаар өөрчлөх гээд энэ амьдралтаа байгаа бүх зүйлдээ талархаад эхэлсэн чинь миний амьдрал бүр үнэхээр өөрчлөгцөө. Тэр аз жаргал надад байсан юм уу? Би тэгж харах өнцгөө өөрчлөхөөс өмнө байсан юм уу гэвэл байсан байхгүй юу? Яг нөгөө телевизийн олон сувг бид нэг сувгийг сонгоод үзэх үед нөгөө сувгууд нь алга болчихгүй цаана байж л байгаа байхгүй юу? Би зүгээр сувгаа өөрчлөөд харах өнцгөө өөрчилсөн гэсэн үг. Өөр сувг руу шилжсэн. Аимшигын киноны сувг үзэдсэн бол би одоо инээдмийн аз жаргалтай гэгээлэг сувг үздэг болсон л гэсэн үг. Тэрнээс миний амьдралын нөхцөл байдал яг одоо байгаа зүйлдээ л төвлөрсөн. Тэгэхээр л би ингээд сувгаа өөрчилчихөж байгаа гэсэн үг юм. Тэгэхээр түүнтэй нэг адилхан тавтамж долгионтой аз жаргалтай зүйлсүүд татагдаад амьдралынхаа утга учирыг олох, амьдралын хорон мөч бүрд одоо диваажинд амьдарч байгаа мэд юм аз жаргалтай амьдардаг. За тэгээд энэ харах өнцгөө өөрчлөх дадлыг ямар асуултуудаас эхэлж болох вэ гэхээр нэг асуудлаа аваад дараах асуултуудыг өөрөөсөө асуу. Хэрв би 10 настай хүүхэд байсан бол үүнийг яаж харах байсан бэ те? Хэрв би маш баян хүн байсан бол үүнийг яаж харах байсан бэ? Хэрв би бүхнийг хүлээн зөвшөөрдөг лам хүн байсан бол үүнийг яаж харах вэ? Хэрв би энэ асуудал зөвхөн миний тархинд байгаа бол яах вэ? Одоо зөвхөн бодол санаанаас ургаад жинхэндээ байхгүй энэ худал хуурмаг зүйлээ байвал яах вэ? За эдгээрийг өөрөөсөө асууж дадлуулах хэрэгтэй. За өөр харах өнцгөө тэлэх, ухамсараа тэлэх маш сайхан арга бол өөр соёл орчинтой танилцах байдаг. Өөрийн хүрээлэл мэдэг зүйлээс гарч шинэ соёл, шинэ амьдралын хэв маяг судлах нь таны харах өнцгийг бүрэн дүрэнд хэлж өгдөг. За жишээлбэл энд юу ээж болох вэ гэхээр шинэ хэл сурах, шинэ улс орнуудаар аялах, өөр үндэстэй, өөр шашны хүмүүстэй, өөр үзэл бодолтой хүмүүстэй ярилцах, уулзаж үзэх. За эдгээр бол бүр ингээ харах өнцгийг маш сайн тэлж өгдөг. Бүр маш хурдан хугацаанд маш хурдан тэлдэг үр дүнтэй арга байдаг. Энэ харах өнцгөө тэлэхтэр бүр ингээд донтсон хүмүүс байдаг. Ингээл дэлхийгээр аялал яваад идэг хүмүүс ч ерөөсөө л энэ харах өнцгөө тэлгээл өөрийнхөө ухамсарыг тэлээл тэр тэлэлт болгонд ухамсар тэлэх болгонд бидний сүнс сэрж байдаг. Нэг байдлаар сэрж идэг. Сэрэлт болгонд хүнд бүр ингээ гайхамшигтай хязгааргүй амьдралын утга учирыг мэдрүүлсэн, бүр хязгааргүй аз жаргалыг авчирдаг байхгүй юу? Нөгөө бид нэр энийг өөрөөр бас гүн ойлголт ч гэж ярьдаг. Ингээл энэ хүмүүс ингээд идэм бэ штэ гэдэг юм бүр ингээ шар ус бостол ирдэг тэр ойлголтуудыг бид нэр сэрэлт гэж нэрлэдэг. Яг л одоо энэ дэлхийн шинэ газар орныг нээж байгаатай адилхан. Та ухамсараа тэлж гинэ гэдэг чинь ухамсарынхан байгаагүй биш байсан тэр нэгэн байнгын оршиж байсан зүйлээ зөв мэдээд тэр газрыг яг шинэ газар орн нээж байгаа юм шиг тэлчихэж гинэ л гэсэн үг. Нээж илрүүлж гин Америк ТV-г нээж байгаа юм шиг нээж байгаа гэсэн үг. Зөвхөн нөгөө Улаанбаатар гэж дөрвөн уулын дунд амьдрах эсвэл ингээ гадаад орон үзээд явсан хүмүүсийн хооронд асар их ялгаа байдаг шиг ухамсарын тэлэлт хийгээгүй хүмүүсийн хооронд тэр хэмжээний ялгаа байдгаа л гэсэн үг. Тэгэхээр эндээс одоо тэр аялах гадагшаа дотгошоо явж үзхийн утга учир ингээд харагдаж байна бас. За дараагийн нэгэн сайхан харах өнцгөө тэлэх арга бол бясалгал дотоод ухамсараа тэлэх. За бясалгал хийх үед юу болдог вэ гэхээр таны сэтгэл бодол хязгаарлагдмал биш гэдгийг ойлгодог. Зөвхөн энэ бясалгалын явцад чимээг энерги сууж өөрөө өөртөө ажиллах үед ухамсар нэг юм байна гэд байдаг тэр ойлголт тэр мэдрэмж ирдэг байхгүй юу. Тэгэхээр ажиглах дадлыг бас суулгаж байгаа. Энүүгээрээ бид нэр ажиглаж чадсанаар бид нэр бүх юмыг анзаарах чадвартай болж одоо энэ боломж бололцоо хүмүүсийг хүртэл ингэж ажиглаж анзаарч бүх зүйлсийг илүү сайн гүн гүнзгий ойлгодог болно гэсэн. Бясалгал гэдэг нь нэг төрлийн ажиглах дадал.
За та нөгөө орж ирж байгаа бодлоо ингээ ажиглаад суух хэрэгтэй. Тэр бодолтой тэмцэх хэрэггүй, орж ирж байгаа сэтгэл хөдлөл таны дотороор ингээд ямар давтамж долгион урсаж өнгөрж ийн тэрийг ингээд ажиглаж чадсанараа ер дийлэнхтэй та юм сөрөг давтамж долгионыг ялгаруулж тэр бодлыг өөртөө татаж авчирдаг хүн байна уу эсвэл илүү эерэг хүн байна уу гэдгийг ингээд мэдэх боломжтой байхгүй. Тэгэхээр л бид нар энэ бяцлаглыг хийж зүгээр ингээд бодлоо ажиглая гэж суух хэрэгтэй. За ингээ бяцлал хийн гэхээр ямар нэгэн дүрм журмд баригдах гад зан үйл хийх гээд ч юм уу хүмүүс тэгж удаад байдаг. Үгүй ерөнхий танд одоо ямар мэдрэмж бодол ингээл танаар дамжиж хөврөөд байна гэдгийг л ажиглах хэрэгтэй. Энэ нь л өөрөө бяцлал байдаг. Тэгэхээр ямар нэгэн өөртөө хил хязгаар тавьж заавал ингэж ийж тэгж ийж бяцлал хийдэг болъё гэх ямар шаардлагагүй. Одоо яг сууж байгаа газраа л бяцлалыг эхлэхэд болно. Олон давтагдаж буй зүйлтэй тэрийг анзаарах. Амьдрал тохиолдох санамсаргүй мэт боловч утга учиртай үйл явдлуудыг анзаарах нь таны ертөнцийг харах өнцгийг өөрчилдгөө. Зарим боломжууд хүмүүс үйл явдлууд зүгээр тохиолдлоор бус таны сүнслэг замналын нэг хэсэг байж болдог. Байнга тохиолдож байгаа тэдгээр зүйлсийг ажиглаарай. Жишээ нь таны амьдралд нэгэн шинэ хүн орж ирээд танд шинэ боломж өгч байвал энэ нь санамсаргүй үйл явдал гэж бодох хэрэггүй. Бүх зүйл утга учиртай байдаг. За энэ дээр нэг жишээ аваад ярил. Одоо нэг найзынхаа жишээг аваа ярьчих уралахгүй хаа. Тэр найз маань болохоор одоо юм бусдад маш их юм гоё хайрыг түгээсээ ажил хийдэг, юм мэдчилгээ явуулдаг байхгүй юу? Хүмүүстэр очиод хайртай хүмүүсийн төлөөлөөд одоо нэг гадаад дотоод байгаа олон хүмүүс ингээд бие биендээ төрсөн өдөр тэмдэглэлт үйл явдлаар нь мэдчилгээ хүргэж чаддгүй шүү дээ, биеэр очиж чадахгүй. Тэрний төлөөлөл болоод өөрөө юм шүлгэн дагуу дуртай охин. Тэгээд тэр шүлгээр ингээд дамжуулж тэр хүмүүсийн бэлэг цэцэг юу ээ сэтгэлийн үг гараар бичсэн захиагийн тэр хүн яг илч төлөөлөгч нь болоод очиод дамжуулж өгөөд шүлэг уншиж өгөөд өмнөөс нь тэрврээд хайрыг мэдрүүлдэг тийм ажил хийдэг. Яг энэ ажлыг хийх ёстой хүн байсан нь юугаар батлагдаж байна вэ гэхээр оюутан байхдаа жүжигчний сургууль сурсан. Өөрөө угаасаа тийм дуртай. Тэгээд 3 охины ээж. Охин хүүхэд гэдэг чинь ерөөсөө л хүнд хайр гэж юу вэ гэдгийг ингээ мэдрүүлэх гэж ирсэн те. Тэгээ хамгийн нэг хөөрхөн нь өөрөө 2 сарын 14-нд төрсөн. Валентины өдрөөр яг гэгээ хайрын өдрөөр төрсөн. Тэгэхээр л ерөөсөө л энэ ажил мэргэжил амьдралын утга учир нь байнгын юм хайр гэдэг зүйлтэй холбогдож байгаа нь ерөөсөө амьдралын эхлээс эхлээд өдийг хүртэл болсон бүх үйл явдал дээр илэрж байгаа байхгүй. Тэгэл өнөөдрийн тэр охиныг тэр мэдчилгээ төвшил бусдад хайрыг түгээдэг ажил руу үргэлж ингээд тохиолж исэн зүйлсүүд нь чиглүүлдэг байсан байгаа. Тэгэхээр та багаасаа юунд дуртай хүүхэд байсан, юугаар хичээлж явж исэн те. Эдгээрээ ингээд анзаарах хэрэгтэй. Ерөөсөө бид нэр хизээж буруу сонголт хийж хэрэггүй зүйлийг сурч явсан байна гэж хизээж байдгүй. Үргэлж яг тэр амьдралын утга учир руу чиглүүлж идэг, сурж байгаа бүх зүйл ингээд харах үнцгийг тэлж идэг. Зя тэгээд энэ харах үнцгийн тухай ойлгож болох бас нэгэн үнцэг бол юу вэ гэхээр бид нар бол бусдыг бол маш сайн анзаарч идэг. Өөрийгөө л анзаардаггүй. Түүний шалтгаан юу вэ гэхээр за жишээ аваад үзэлтэй та нэг текстийг унших гад нэг номыг унших гад нүдэн дээрээ тулгаад ир. Тэгвэл бидний фокус таарахгүй тэр текстийг харж чадахгүй те. Жоохон зайнаас холдуулах үед бидний нүдний фокус таараад тэр текстийг уншаад ойлгож авч чаддаг. Яг үүн шиг бусдыг ажиглаж чадаад байгаа шалтгаан нь юу юм бэ гэхээр бид нар тэр хүний гадна талаас нь харж байгаа учраас маш сайн ажиглаж, анзаарч, шүүмжилж чаддаг. Харин зөвхөн өөртөөгөө ажиллах нь яагаад юм хэцүү юм бэ гэхээр та өөртөөгөө яг тэр унших гээд байгаа текст чи урд чи юм тулцсан мэт ойрхон байдаг байхгүй юу. Тэгээ бид нар өөрсдөө бурхан бид нар цэвэр ухамсар энийг ойлгож ухаарах нь яагаад хэцүү юм бэ гэхээр та тэр ухамсарын дотор нь оршиж байгаа та яг хамт байгаа яг тэр зүйл учраас ойлгож ухамсарлах нь үнэхээр хэцүү байдаг юм аа. Одоо жишээлбэл дээр үед одоо хүмүүс энэ дэлхийг хавтгай гэж боддог байсан. Бөөрнхий сифер хэлбэртэй гэж мэддэг байсан шүү дээ. Тэгэхээр энийг бид нэр одоо сансраас ингэж ажиглаж гадна талаас нь гарч иж бөөрнхий сифер хэлбэртэй юм байна гэдгийг мэдээд байгаа. Гэвч техник, технологи хөгжөөгүй те агаар мандалд гарч чадах тэр зүйлс хөгжөөгүй байсан ч гэсэн эрдэмтэд үүнийг бүр хэдэн зуун мянган жилийн өмнөөс сифер бөөрнхий хэлбэртэй юм байна. Дэлхийг сар тойроод байна. Бид нар нарыг тойроод байна гэдгийг ойлгосон байсан шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүс юу хийсэн гэхээр ажиглалтыг хийсэн баггүй юу? Дэлхий дотор байгаа ч гэсэн тэрийн хэлбэрийг нь гадна талаас нь харсан юм шиг ойлгоцсон байна. Тэгэхээр бид нэр яг юу хийх хэрэгтэй юм бэ гэхээр өөрийгөө ажиглах, өөртөөгөө танилцах, өөрийгөө хөгжүүлж болох тэр бүх зүйлсийг хийх хэрэгтэй гэсэн үг. Бусдыг анзаарч, бусдыг ойлгох бол амархан байдаг аа.
өөрийгөө ойлгох л хэцүү байдгийг шүү. За тэгээ манайхаа subscribe тавчаад дарж Soul Sister сувгаад дэмжээрэй. Мөн би та нартай зориулаад Instagram дээрээ энэ анзааргыг нэмэгдүүлэх дээр дурдсан байгаа асуултуудаа яг постоор оруулчаа. Тэгээ хадгалж аваад ойр орхон хараад өөрийгөө анзаараад асуугаад явбал маш гайхалтай зүйлс тань тохиолдож эхэлнэ. Баярлалаа. Баяртай.